зээл авч байгаа юм л та. Тэгэхээр өнөөдөр одоо 2025 оны 6 сарын 30-ны өдрөөр 1.6 их 80 төгрөг арилжааны банкнд одоо тэтгэврээ барьцаалаа зээл авсан байна. Тэгээ эргэн төлөлт нь 97-98%-тай эрсдэлгүй зээл учраас банкуд л баярлдаг байхгүй. Эрсдэлгүй зээл авах хүмүүс ихсэж байна. Тэгэхээр бид нар энэ тэтгэврийг ахмадууд маань одоо боломжийн амжиргаагаа аваад явчих хэмжээнд болгож ижил энэ зээл авах байдал нь буурна. Тэрнээс тэтгэврийнхаа тэдэн хувиар л та хэд зээл ав гэд ийм журам Монгол банкнаас гаргачих юм бол эргэл ахмадууд дээр бухимдал үүсгэж байгаа. За өнгөрсөн парламентод бид нар нийгмийн даатгалын багц хуулийг хилцэж бас энэ тэтгэврийн асуудлыг бүхэлд нь харах гэж нэлийн хичээсэн. Гэхдээ энэ дээр бид нар нэг хэдэн алдаа гаргасан юм. Улс төрчдийн попрол гэдэг юмнасаа болоод. За нэгдүгээрт энэ нийгмийн тэтгэврийн сан гэдэг юмаа бид нар одоо өөр нь амьдрах чадваргүй болгоод байгаа. Ажил хөдөлмөр 20 жил ч юм уу те 30-40 жил хийсэн хүн шударгаар тэтгэврээ авдаг энэ тогтолцоо руу бид нар шилжиж чадахгүй байгаа энэ попрлоос олоод. Тэгэл ахаал нөгөө 7 жил нийгмийн даатгалын шимтгэл төлчих юм бол дахиад 20-30 жил тэтгэвэр авах боломжийг хүмүүст олгоод байгаа. Уул нь шудраг тогтолцоогоо нэвтрүүлчих юм бол бүгдээрээ яг ямар хэмжээний цалин хэдэн жил төрд ажиллаад нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн тэр хэрээрээ тэтгэвэр авдаг ийм шудраг тогтолцоо байсан бол ахмадууд маань за би сайн ажил хийгээд нийгмийн даатгалаа төлсөн учраас ийм хэмжээний тэтгэвэр авж ийна гэж сэтгэл хангалуун ийм байх боломжийг бүрдүүлчих юм. Тэгэхээр одоо энэ 7 жилийн асуудал за малчтын 50%, тэгээд халамжийн тэтгэвэр гэсэн ийм 3 одоо яг юм халамжийн чиглэлийн асуудал байгаа. Тэгэхээр энийг бид нар эргээд тэтгэврийн сангаа, нийгмийн даатгалын багц хуулиа бүхлээр нь харах хэрэгтэй. Дээрээс нь одоо дэлхийн нийтээрээ тэтгэврт гардаг нас нэмэгдэж байгаа. Ягаад гэвэл дундаж нас нэмэгдээд байгаа. Манай улсад яг багаар нэг хэдэн сараар нэмэгдэж байгаа л та. Гэхдээ л ер нь бол 55-60 хэвээр байгаа. Тэгээ олон хүүхэд гарах юм бол эрт гарч ийн тэтгэврт. За хууль хүчний байгууллагын хүмүүс эрт гарч ийн. Тэгэхээр энэ тогтолцоог бид нар шудраг болгох цаг нь болсон. Ингэжээж энэ ахмадууд байс хийгээл энэ одоо гадаа хүүтэнд жагсдаг энэ асуудал байхгүй болох юм аа. Тэгээд нийгмийн даатгалын багц хуулиа бид нар ярихдаа нийт ахмадын хуулиа хамттан бас уулна ярих хэрэгтэй юм билээ. Араас нь ярьчихсан. Тийм болохоор энэ ахмадуудын хэрэгцээ, шаардлага одоо нийгмийн асуудлуудыг бид нар бүхэлд нь харж агаад нийгмийн даатгалын багц хууль, за мөн ахмадын хууль гэдгээ нэг дор ярьсан бол энэ хүмүүс өнөөдөр энэ бухимдаад суухгүй. Тэгэхээр энэ байнгын хороогоороо ч юм уу бид нар яг ингэж бүхэлд нь судалгаа хийлгээд бүхэлд нь энэ хуулиудаа ер нь нэг харах хэрэгтэй. За өнөө маргааштай магадгүй нэг гал дарах байдлаар төсвийн байнгын хороотойгоо ярьж байгаад нэг ойр зур нэмэх асуудал шийдэж чадна. Тэрнээс илүү дөрвтойхон тогтолцооны шинжилгээг бол бид нар өнөө маргааш хийж чадахгүй. За ийм л саналтай. За өндрөн сайтаа санал нэг байна. Энэ яг бид нар бол энэ жил бол ингээд төсвийн одоо хилцүүлэгтээ давхцаж байгаа учраас энэ дээр аль болох шийдчихсэн л гэдэг байдлаар явж байгаа боловч энэ бол уг үндсээр нь шийдэж байгаа шийдэл болохгүй. Тэгэхээр энийг бас шийдэхэд илүү улс төрийнч манай төрийн албан хаагчдын зоригтой одоо чамбай ажил зоригтой үйлдэлүүд бас хэрэгтэй болох учраас түрүү манай Бат Эрдэнэ гишүүн шилжээ, Лувсан Зарамдч гишүүн маань шилжээ, Ундрам сайж гэсэн хэлж байна. Яг юу хуулиндаа үнэхээр байгаад байвал хуулийг нь өөрчлөх талаар бид ч гэсэн бас өргөдлийн байнгын хорооч гэсэн энэ асуудал дээр анхаарад ийм уг үндсээр нь симптомтой нь биш учир шалтгаантай нь одоо тэмцэж арилгах тал дээр илүү бас анхаарах ёстой гэдэг дээр санал нэгж байна. За мөнх баясгалан гишүүн үг гэлээ.